Бид бүгд амьдралдаа харамсдаг. Өнгөрсөнд харамсах хүн олон бий. Зарим нь буруу үг хэлсэндээ, зарим нь буруу хүн сонгосондоо, зарим нь буруу шийдвэр гаргасандаа харамсна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам нэг зүйл болдог. Хийсэн алдаанууд аажмаар бүдгэрдэг. Хүн өөрийгөө уучилдаг. Зөв тайлбар, тайллыг олдог. Тэр үед өөр арга байгаагүй л дээ. Би залуу байсан, юу ч мэдэхгүй тэнэг байсан гэх зэргээр уучилж боддог. Харин хийж амжаагүй зүйлс тийм амархан бүдгэрдэггүй. Хэлэх ёстой байсан үг, эхлэх ёстой байсан ажил, зориг гаргах ёстой байсан мөч. Тэдгээр нь жил өнгөрөх тусам харин ч илүү тодорч, илүү харамсдаг байх нь. Амьдралынхаа төгсгөлд ирсэн олон хүний хамгийн том харамсал нь хийсэн алдаа биш, харин хийж амжаагүй зүйлс байдаг байна. Яагаад ингэдэг юм бол? Яагаад хүн хийсэн алдаагаа уучлж чаддаг атлаа хийж амжаагүй зүйлээ мартдаггүй юм бол? Учир нь хийсэн зүйл өнгөрсөнд үлддэг. Хийгээгүй зүйл боломж хэвээрээ үлддэг. Өнгөрсөнд үлддэггүй. Тийм болохоор хийж амжаагүй зүйлс санаанд орж ирнэ. Тэр үед хэлчихгүй явдаа, тэр ажлыг эхэлчихгүй явдаа, зүгээр л зориг гаргачихгүй явдаа гэх зэргээр бодлууд салдаггүй. Хамгийн хэцүү нь эдгээр асуултад хэн ч хариулж чаддаггүй. Учир нь хийсэн сонголтуудын үр дүнг бид хардаг, харин хийгээгүй сонголтын үр дүнг хизээж мэддэггүй. Тиймээс л хэрв гэдэг ганцхан үг хүний дотор олон жил амьдардаг байх нь. Олон жилийн турш хөнгөвчлөх эмчилгээний сүлэгчээр ажилласан Брони Вэр нэгэн сонирхолтой зүйлийг бичсэн байдаг. Амьдралынхаа төгсгөлд ирсэн хүмүүсийн яриаг тэр олон жил сонсохдоо нэгэн нийтлэг зүйлийг анзаарчээ. Хүмүүсийн харамсал өөр мэт боловч уг үндэс нь ижил байсан гэдэг. Тэд амьдралдаа алдсандаа биш, харин өөрийнхөө амьдарч амжаагүйдээ харамсдаг харамсал нь томоохон байр эзэлж байсан байна. Бид төрөхдөө өөрийн гэсэн зан чанартай төрдөг. Өөрийн гэсэн сонирхолтой, өөрийн гэсэн мөрөөдөлтэй болдог. Том болох тусам өөр нэг зүйл нэмэгдэх нь хүмүүсийн хүлээлт байдаг. Ингэж сур, ийм ажил хий, ингүүл хүмүүс юу гэх бол чиний насанд гих зэрэг үгсийг бид бишүүдэл сонсож өсдөг. Тэгээд нэг л мэдхэд өөрийнхөө дуу хоолойноос илүү бусдын дуу хоолойг сонсож эхэлдэг. Мэдээж бусдын зөвлөгөөг сонсох нь буруу биш. Гэр бүл, найз нөхөд, багш, хамт олон. Тэд бүгд таны амьдралыг өмнөөс тань амьдарч чадахгүй. Таны өмнөөс шийдвэр гаргаж болох хэдий ч үр дагаврыг нь таны өмнөөс өөрч чадахгүй. Амьдралынхаа төгсгөлд ирсэн олон хүн нэгэн ижил зүйл хэлсэн нь би өөрийнхөө хүссэн амьдралаараа амьдарч чадаагүй гэсэн байна. Энэ өгүүлбэрийг анх сонсоход их гунигтай санагддаг. Гэхдээ дараа нь өөрийнхөө амьдралыг бодож эргцүүлээд үзэхээр бид үнэхээр өөрийнхөө хүссэн амьдралаараа амьдарч байна уу? Эсвэл хүмүүсийн урмыг хугалахаас айж хүлээлтийг нь биелүүлэх гэж л амьдраад байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Зарим хүн олон жил хүсээгүй ажиллаа хийдэг. Зарим нь бусдын бодлоос айгаад эхлэхийг хүссэн зүйлээ ч эхлүүлдэггүй. Зарим нь дараа нэг боломж гарахаар гээд мөрөөдлөө хоошлуулсаар байдаг. Хамгийн харамсалтай нь энэ бүхнийг хийхдээ өөрийгөө хуурч байгаа мэт санагддаггүй. Учир нь энэ нь маш энгийн, маш дасал болсон жам ясны амьдрал шиг л санагддаг. Гэтэл эцсийн тэр нэг өдөр эргээд өөрөөсөө ганцхан асуулт асуудаг байх нь энэ үнэхээр миний сонгосон амьдрал байсан уу гэж. Амьдралынхаа төгсгөлд ирсэн хүмүүсийн хамгийн их хэлдэг байсан дараагийн харамсал нь би хэтэрхий их ажилласан гэдэг байжээ. Сонсоод гайхмаарч юм шиг ажиллах нь буруу гэж үү? Гэр бүлээ тэжээхийн төлөө зүтгэх нь буруу хэрэг үү? Үгүй. Асуудал нь амьдралаа үргэлж дараа гэж хоошлуулж байсан байдаг. Энэ ажлаа дуусгачаад амарна, энэ зээлээ төлчгөөд аялна. Хүүхдээ том болохоор өөртөө цаг гаргана. Тэтгэврт гараад гоё амьдрна. Ингээд өнөөдөр нь үргэлж маргаашийн төлөө золиослогцоор байдаг. Мэдээж бид бүгд ажиллах хэрэгтэй. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд ч гэр бүлээ авч явахын тулд ажил зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ нэг зүйл байна. Зарим хүмүүс амьдрахын тулд ажилдаг, харин зарим нь ажиллахын тулд амьдардаг болчихдог. Энэ хоёрын ялгаа маш том.
эцэг эхтэйгээ тайван сууж цай уух боломж, найзтайгаа уулзах орой, эсвэл өөрийнхөө хийхээ хүссэн жижигхэн зүйлд цаг гаргах мөч. Эдгээр нь хизээж ухаанлын дээр дараа нөхөж болно гэсэн тэмдэглэгээтэй ирдэггүй. Тэр боломжууд чимээгүй ихэн урсаж өнгөрдөг. Эргээд харахад бид цагийг мөнгөөр сольсон биш, амьдралын мөчүүдээрээ сольсон байдаг. Ажил үргэлж байхал болно, дараагийн төсөлж гарч ирнэ, дараагийн зорилгоч бий болно. Харин өнөөдрийн энэ өдөр дахиж хизээж ирэхгүй. Цаг хугацааг бид үргэлж мөнгөөр хэмждэг. Гэтэл амьдралын төгсгөлд хүмүүс мөнгөө биш, өөр зүйлийг сандаг байна. Тэд хэлж амжаагүй үгсээ сандаг. Төгсгөлийн тэр мөчөд хүмүүс би илүү их мөнгө олох байсан гэж хизээж хэлдэггүй. Харин илүү их хайрлах байсан, илүү олон удаа уулзах байсан. Би аавдаа, ээждээ тэр үгийг хэлэх байсан гэдэг. Бид хайртай хүмүүсээ үрд дэрэгдээ байх юм шиг боддог. Тийм болохоор уцаар ярэ гэж бодсон ч хойшлуулдаг, очиж уулзъя гэж бодсон ч хойшлуулдаг, тэврээ гэж бодсон ч бас л хойшлуулдаг. Гэхдээ амьдрал бидний төлөвлөгөөг хизээж хүлээдэггүй. Хэн нэгэн нас барахад ч мөн адил хамгийн их сонсогддог үгсийн нэг бол хэлж амжаагүй дээ гэсэн харамсал байдаг. Уучлаарай гэж хэлж амжаагүй, баярлалаа гэж хэлж амжаагүй, хайртай шүү гэж хэлж амжаагүй гэх харамсал. Бид хайртай хүмүүсээ хайрладаг. Гэхдээ тэд үүнийг мэднэ гэж бодоод үгээр илэрхийлэхээ мартчихдаг, эсвэл хойшлуулдаг. Гэтэл мэдэрч байгаа хайр, илэрхийлсэн хайр хоёр ижил биш байдаг байх нь. Амьдралын төгсгөлд хүн хийсэн зүйлдээ биш, хэлж амжаагүй үгэндээ ийхүү илүү их харамсдаг байх нь. Учир нь зарим боломж хизээж дахин ирдэггүй. Тийм болохоор өнөөдөр хэн нэгэнд баярлаа гэж хэлэх боломж байвал, уучлаарай гэж хэлэх хэрэгтэй байгаа бол хэлээрэй. Хайртай гэдэг үгийг зүрхэндээ хадгалах биш, хэлэх ёстой хүндээ хэлж гаргаарай. Учир нь маргааш гэдэг өдөр бидэнд амлсан заавал байх зүйл ерөөсөө ч биш. Энэ бүгдийг сонсоод ажиллаа бол мөрөөдлөө хөө гэж хэлэх гэсэнгүй. Амьдрал тийм энгийн биш. Бидэнд бүгдд нь төлөх зээл бий, хариуцах гэр бүл бий, өдөр бүр хийх ажилч бий. Гэхдээ тэр бүхний дунд өөрөөсөө нэг асуулт хаяа асуугаад үзээрэй. Би амьдралаа бүтээж байна уу? Эсвэл зүгээр л амьдралаа өнгөрүүлж байна уу? Харамсал гэдэг нэг өдөр гинт бий болчихдог зүйл биш. Өдөр бүрийн дараа болъё гэдэг жижигхэн сонголтуудын нийлбэр байдаг. Өнөөдөр уулзаж болох хүнтэйгээ уулзаагүй, өнөөдөр хэлж болох үгээ хэлээгүй, өнөөдөр эхэлж болох ажлаа эхлээгүй. Тэр жижигхэн дараа гэсэн хойшлуултууд жилийн дараа том харамсал болдог байх нь. Амьдралын төгсгөлд бид хэдэн төгрөг олсноо биш, хэдэн диплом авснаа биш, хэдэн дагагчтай болсноо ч биш. Хэн болж амьдрснаа л эргээд харах байх. Тиймээс ирээдүйн өөрөөсөө ганцхан зүйл асуугаарай. 10 жилийн дараах би өнөөдрийн намайг хараад юунд хамгийн их талархах бол, юунд хамгийн их харамсах бол? Энэ хоёр асуултын хариулт магадгүй маргаашийг биш, өнөөдрийг өөрчилж эхлэх байх. Ингээд төгсгөлд нь нэгэн асуултыг үлдээе. Хэрв таны амьдрал өнөөдөр биш боловч хизээ нэгэн өдөр төгснө гэдгийг мэдэж байгаа бол яг өнөөдөр та юуг өөрөөр хийх байсан бэ? Хамтдаа эргэцүүлсэн танд баярлалаа. Энэ үдшийг тайван өнгөрүүлээрэй. Сайхан амраарай.